За энэ удаагийнхаа бичлэгээр сайхан танилцуулагдсан AgeOS-ийн анхны нэр импульс A1-ийн талаар ярилцгаая. За AgeOS гэдэг тамирчин бол өөрөө WNBA домог үржүүлдэг тамирчдын нэг. За 2 удаагийн авраг, 1 удаагийн Final MVP, 3 удаагийн үлрэлийн MVP гэх мэтчлэн энэ хүнд авч үзээгүй шагнал гэж бол байхгүй. За A1-ыг нь ерөөхдөө 5 сарын 8-нд $110 үнэтэйгээр худалдаанд гарах нэ. За энэ анхны танилцуулагдсан зургнаас харах юм бол за хилэн дээр нь AgeOS-ний лого байрлаж өгсөн. Баруун хилэн дотор нь ээжийг нь, зүүн хилэн дотор нь аавыг нь илтгэсэн тэмдэг байрлаж өгд юм байна. За энэ тэмдэг нь ч гэсэн AgeOS-ний гаран дээр шивээс хэлбэрээр байдаг. За Nike ихсүүш болно. Пүүсний гадна хүрээг сувд шиг хийж өгсөн гэсэн байна. Яагаад вэ гэхээр AgeOS-нд хүүхд тахт нэмэн сувдан сет бэлгэлснээс санаа авч хийжээ. Зөөлөвчин систем нь болохоор бүтэн кэшлон. За гаднаа файлан хүрээтэй гэсэн байна. За AgeOS-нд энэ пүүсээс хамгийн их таалагдсан деталь нь үдээс нь гэсэн байна л да. Бас ерөнхийд чамин үдээс гарч. За ерөнхийдөө Nike-аас гаргаж байгаа эмэгтэй цувралууд дундаа Sabrina болон одоо A1 нэмэгдэж байна. За энэ хоёрын ерөнхийдөө чих хандлага нь жоохон хоёр өөр тал руу явах болов гэж бодож байна. Sabrina болон AgeOS-ний тоглолтын арга барилууд нь өөр ерөнхийдөө шал өөр хоёр төрлийн тамирчин байгаа учраас пүүснүүдийн ч гэсэн ерөнхийдөө шал өөр тал руу явах болов. A1-ыг ерөнхийдөө илүү чамин тал руу явах болов гэж чамин тод өнгөрөө гарах болов гэж бодож байна. За гэхдээ ерөнхийдөө манай эмэгтэй тамирчид бол ерөнхийдөө Sabrina-аас өөр сонголтууд бас нэмэгдэж өгч байгаанаас баяртай таатай мэдээ гэж бодож байна. Харин өөр хэлбэрийн, өөр загварын